хоёр залуу одоо хүүхэд ч гэх юм уу залуу ч гэх юм уу 20 нас гэхэрж одоо залуу л гэж ярих бол. Тий залуу нас нүрц хүмүүс шүү дээ. Тий. Гэтэл яг ингээл 19 сартай гэхээр ингээл амар үр имтрээд байгаа юм чинь чаавас. Сайн байцгаана уу? Юуя Entertainment-ийн 417 нэвтрүүлгийн дараагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өдрийн мөгөх. За өдрийн мэнд. Баярлаа. За өнөөдөр та ямар хэрэг сонгож ярих гэж байна? За өнөөдөр би найз хүүхэн гэж хэлье да. Найз бүсгүйхэн ээжийг, найз бүсгүйхэн хүүхдүүдийг төрсөн дүүг ингээд гэртэн гаднаас нь чойжлж байгаад шатаах гэж оролдсон. Мэдээж одоо юу гэдэг одоо золоор гэх юм уу хүний аим эрсдэггүй, хүн түлэгдээгүй. Тэгтээ гаднаас нь шүн очиж гаднаас нь цойжилж байгаад шатаах гэж оролдсон. Тэгээ гэр нь шатаад гэр нь ингээ бүрэн шатаад дууссан. Ийм хэрэг байна лээ, шийдүүлсэн байлээ шүүхээр. За би болохоор ер нь шатааж байгаараа хойлоо төстэй юм байна. Игчийнхаа зогцыг шатаах гэж хагаад байраар нь галтцсан. Тим хэрэг ярих өнөөдөр. За ингээд 417 нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар за радиатор сервис хамтран ажиллаж байгаа. Радиатор сервис та бүх төрлийн машины радиатор чинь ямар нэг гэмтэлтэй бол тэндээс мэргэжлийн зөвлөгөө аваарай. За радиатор хайж байгаа бол тэндээс бас таны одоо юу гэдгийг өссөн радиатор авч ер нь бол бүх төрлийн радиатор байгаа гэсэн. Тийм болохоор дарих руу дөнгөж иргээд 300 м явбал замынхаа баруун талд радиатор сервис гэдэг ийм том хаягтай юу байгаа. Зогсоо сайтай тэндээ очиод та радиатораас асуулж болно. Шинээр радиатор авч болно. Эсвэл радиаторынхаа банкыг захиалаад хийлгүүлээд радиатор одоо юу гэдгийг засуулах боломжтой шүү. Ер нь радиатортай холбоотой одоо шинэ радиатор авах засвар үйлчилгээгээд бүх төрлийн радиаторын үйлчилгээг та радиатор сервисээс аваарай. За мөн хамтран ажиллагчаар Ант бол хамтран ажиллаж байгаа ухаалаг амьдралын хэв маяг гэдэг үрэйтаагаар. За Ант бол яд инглиэр сахилгаан бараа зардаг. Тийм. За одоо ингэж цагаан сар болох ч байгаа тоос саруулагч, хэвс угаагч, шал угаагч гэл өчнөө олон юмны хэрэг болтыг биднэрт. Тэгээд Ант бол хамтран ажиллаж байгаа. Ант бол энийг гоё юм нь юу юм гэхээр яг хажууна буюу өөрсдөө зөгийн файнанс гэдэг ийм банкуй санхүүгийн байгууллагатай юм билээ. Тэгээд энэ байгууллагт нь хандаад 5 минутын дотор газар дээр нь зээлээ шийдүүлээд авчих. Дэлгүүртгээ цуг хийж идэг. Тэр банкуй санхүүгийн. За. Тэгэхээр маш амар юм байна. За. За хамтран ажиллагч ийм хоёр байгууллага байна. Хоёлаа хэн эхэлж ярих вэ? За би эхлэе. За. Минийх бол богинохон тий одоо үнэхээр одоо золоор гэж хэлэх юм уу та нэрээ ингээ хүний аймнаас эрсдэггүй. За хэрэг толбогдсон нөхрийг хүнийг бол З гэж хэлж юм лээ. За З гэдэг ийм залуу 27 тай. Дээд мэргэжилтэй, дээд улс оролтой мэргэжилтэй, ухаан санаа, эрүүл хэрэг хариуцах чадвартай гэж шүүхээс тогтоосон. Тий. За тэгээд холбогдсон хэрэг нь гэсэн чинь за ингэсэн байгаа юм. 21 оны 9 сарын 27-наас 28-ны шилжих шөнө 4 цагийн үед баг үүрээр гэсэн 4 цагийн орчим өөрийн найз эмэгтэй эмийн төрсөн их за төрсөн ээж нь өөрийнхөө найз эмэгтэй төрсөн ээжийг нь төрсөн дүүг нь тэр найз эмэгтэй хоёр хүүхэд нь гуравтай ой гарантай ийм хоёр охин ингээд энэ дөрвийг гэртээ унтчихад нь шөнө очоод гаднаас нь хаалгын төгжиж жагаад бүр цоож авч очоод гэрийг нь гаднаас очоод хаалгын төгжээд тэгээд өөрөө бүр зожиглохоор ингээд гэрийг ингээд шатаацсан. Ийм ямар амар юм бэ? Ийм хэрэгт холбогдсон. За тэгээд яг одоо юу гэдгийг тэгээд харин яг энэ хэргийн одоо ер нь процесс нь бол тий юу болсон юм байна. Хүний аймнаас бол эрсдэггүй зүгээр ингээд гэрэн бүтэн шатсан. Тий тэгээд юу болсон бэ гэсэн. За энэ З гэдэг нөхөр бол сүүлдний шүүхтэр бол ингээ нөгөө яагаад ийм хэрэг хийснээ бол би тайлбарлаж чадахгүй байна, мэдэхгүй байна. Би санахгүй байна. Гэдэг бүр яг юунаас болоод яг ямар учраас ингээд бүр төгжиж байгаад ингээд нөгөө шатааснаа бол би мэдэхгүй, санахгүй, юу ч мэдэхгүй байна. Тий. Тэгсэн мөртлөө шатааснаа бол тий хэрэг хариуцах чадвартай. Шатааснаа яаж гашаагийн давж орж морж шатааснаа бол ингээд мөрдөн байцаалтай шатна бүгдийг хэлж өгөөд. Тэгээ бүр энэ гашаагаар ингэж даваа тэгж ороод ингээд шатаацсан гэж байгаа. Яагаад шатаацснаа бол хэлэхгүй, мэдэхгүй гэдэг. Би мэдэхгүй байна. Тэгээ дээрээс нь сохтуу байсан. Гэж байгаа. За тэгээ яасан бэ гэсэн чинь яг тэр 9 сарын 27-наас 28-ны шилжих шөнө оройн энэ им гэдэг найз бүсгүйтэйгээ уулзсан байгаа. Найз бүсгүй нь амралтнаас ирээд тэгээд энэ хоёр уулзаад тэгээд хоёулаа буудалд ороод пив уугаад ингээ хоёулаа хөгжим сонсоод ингээ хоёулаа байсан юм байна. Тэгээд найз бүсгүй им нь ингээ нөгөө пив уугаад би ядраад байна унтлаа гэдэг нь би тамхиллаа чи унтчээ гэд. Тэгээд буудалтаа найз бүсгүйг орхичоод тамхи татна гэж гараад тэгээд найз бүсгүйд буудалд нь унтж байгаа шүү дээ өөртөө хамт байгаа. Тэгсэн чинь гэрт нь очиод ээжийг нь хоёр охиныг нь эмэгтэй дүүг нь
найз бүсгийн өөртөө хамт байсан. Тэгэхэд бүр ингээд чи унтчээ гэдээ унтуулчаад тэгээ гарч очиод гэрийн шатаа гайцсан. Ёстой сони юм а тий. Маргалдаж энэ төр болсон юм. Маргалж юу ч ямар ч маргаан хэрүүл мөрөл болоогүй. Харин зүг зүгээр хоёлаа бүр ингээд уулзаал тэгээ үдэ ингээд хоёлаа уулзаал буудал ороод тэгээ пив угаал хөгжим сонсоол хоорондоо юм ярьж байгаа л тэгэл унтах уу гээл за би нойр өрөөд нэгээд найз бүсгүй би нойр өрөөд унтлаа гэсэн чинь за гэд тэгээд чи унтчихээ гэл гараал тамхит би тамхилчаад ирээ гээд гунгут найз бүсгүй ч гэсэнтэй за тэгвэл би унтчихээ гээл тэгээд унтаад үлдсэн тэгэн гут нь гэрт нь очиод ээжийг нь хоёр охиныг нь төрсөн дүүг. Тэгээ яг яасан гэсэн чинь яг яаж одоо юу гэмдэ галаас өөрөө болохоор ингэсэн байгаа. Би найз бүсгүйтэйгээ буудалд ороод байжгаад тэгээд нэг сэрсэн чинь би л нэг тийм нэлээд олон пив уусан. Тэгээд нэг сэрсэн чинь би ингээ нэг юм баян бүрдийн навд явж ах шиг байсан. Дахиад нэг ухаан орсон чинь нэг юм гэр хороололт байх шиг байсан. Тэгээд ингээд жорлонд ингээ нөгөө бицж явахтаа ухаан ороод тэг ингээ харсан чинь тэнд ингээ гэрэл гараад байсан. Тэгээ очисон чинь юу байсан? Галах гэр шатчихсан. Тэгэхээр би ч юу болж ийнэ ингээ шороо цацаад гал руу шороо цацсан чинь нөгөө гал аль хэдийн ингээ Монгол гэрч дорхоноо ингээ гал авалцаад ерөөсөө унтраач чадахгүй болохоор айгаад гашаад аваа цугтаацаа. Тэгээд буудалтаа ирэл унтаад өгсөн. Би өөр юу болж байгааг санахгүй байна гэж ихний мэдүүлгэн дээр. Тэгээд дараа нь өөрөө сүулт нь дахиж мэдүүлэг өгөхдөө юу гэсэн бэ гэхээр би очиод ингээд хашаагийн давж ороод тэгээд карманасаа бэлдэж авчсан цоож авцраа цоожлоод тэгээд ногоон зөжиг олохоор ингээд зүүн баруун урд хатвчнаас нь ингээд шатаасаа. Тэгчээ шатаачаад би 0 орж бийцчихэд тэгээд над бийцчихэд эргэж хараад би ер нь юу хийгээд байна. Би ер нь яагаад ийм болохгүй юм хийгээд байна гэж бодоод би гал унтраах гэж ингэж үдсэн. Тэгээ ерөөсөө унтрахгүй болохоор найгаад тэгээд цугтаацсан гэж мэдүүлгээ өөрчилсөн. Тэр юм а тий. Харин тэгээд найз бүсгүй нь өөртөө хамт унтаад байдаг. Унтчээдэг. Зүгээр ямар ч хэрүүл уруул байгаагүй хоёулаа хамт ингээл пив уугаал. Тэгээд тийм. Одоо найз бүхэн мэдүүлэг өгсөн байх билгүй дээ тий. Тэгээд яг хуу найз бүсгүй нь болохоор ингээд маргааш өглөө нь гэрэн шатаа те бөр өглөө нь цагдаагаас залгаад тэгээ ингээд танаа гэрсэн шатцсан. Гижээж 12 цагийн үед би мэдсээ. Тэр болтол нөгөө эм гэдэг найз залуу өөртөө хамтлаа байгаа ш шатаасан үнэ. Тэгсэн. Тэгээд яг ингээ нөгөө яг хэрэг гарах үед бол ээж нь тэр найз бүсгүйх нь ээж нь мэдүүлэг өгсөн байгаа. Тэгсэн чинь манай охин 15 таа охин тэгээд одоо тэр нөгөө найз бүсгүй эм гэдэг байгаа. Тэрнийх нь 2 охин. Ингээд би ингээд ер нь бол гэртээ би өөрийнхөө 2 охин тэгээд том охин буюу энэ зээ гэдэг га шүүгдэгчийн найз бүсгүй эм гэдэг га бүсгүн хүүхэд нь 2 охинтой. Ингээ 2 зээтэйгаа 2 охинтойгоо би ингээд тавуулаа гэр дүрээсэлж амьдэрдэг. Гэр хорооллын айлын хашаанд гэр дүрэлж амьдэрдэг. Тэгээ би ингээд яг тэр 27-оос 28-ны шөнө бол унтжгаад нэгс ирсэн чинь 15 даа охин буюу манай тэр эм гэдэг найз бүсгүйхэн дүүн хичээлээ хийгээ байжсэн. Тэгэхээр унтаач юу хийгээд байгаа юм бэ гэд. Бүр шөнө 3 өнгөрч явахс ирээд тэгсэн чинь хичээлээ хийгээч унт гэд. Тэгээд буцаад би унтаад өгсөн байлээ гэд. Тэгээ унтаад өгсөн чинь тэр нөгөө унтаач гэдээс хичээл хийжсэн охин нь харин ээж хиншүү өнөртэй гижээж би мэдсэн. Тэгээ ингээд нэрээ ингээ хиншүү өнөртэй бүр яг ингээ юм шатчихсан шиншүү өнөртэй. Тэгээ би хаалга онгоолох гэж онгойдог бай бүр яаж түлхээд онгойдог. Манай хаалга ер нь жоохон гаждаг. Тэгээ гажцсан болоогээ түлхээд ерөөсөө онгойдог. Тэгэхээр нөгөө тотгоороо гараа ингээд гаргаад тэгээ ингээ тэмдэрсэн чинь манай гэрээ гадналаас ч очилсан байсан. Тэгэл энэ чинь гарч болохгүй юм байна гэж бодоод хайж исэн чинь сүх мод хагалдаг сүх харагдаад сүхээ аваад би хаалга хаагчиж бүр ингэж эвдээд тэгээд хүүхдүүдээ гаргаал тэг хүүхдүүдээ гаргаал гэр өрөөсөө бүр яахын зурггүй шатаад дуусцаа. Дорхноо ингэсэн шүү Тий. дээ. Гэж ээж нь бол тэгж мэдүүлэг өгсөн. Нэгдүгээрх нь. За тэр одоо гэр шатсан буюу тэр шүүгдэгч гал тавьсан зээ гэдэг залуугийн найз бүсгүй ээж нь ийм мэдүүлэг өгсөн. Хоёрт нь за яагаад одоо галдан шатаасан бэ гэдэг дээр бол миний л бодол шүү гэж хаад шүүхтэр энэ үл зүгээр яг миний таамаг бодлоо. Зүгээр ер нь бол энэ манай охин тэр галдан шатаацсан тэр зээ гэдэг энэ хоёр биендээ айгу сайн. Тий, ер нь бол тэгээд тэр залуу өмнө ингэсэн байгаа. Яг тэр гал тавьдгийнхаа өдрөн гэж байгаа юм. Тэр одоо тэр найз бүсгүй ухаан амралтанд явцсан хойгорн гэсэн үг юм биш үү? Найз бүсгүй ухаан найз бүсгийн амралтанд явцсан өдөр нь гэрт нь очиод хоёр охинтой дүүтэй ингээд тоглож моглоод ингээд байжгаад тэгээд найз бүсгүй юу яасан амралтнаас ингээд ороо ирнэ гэсэн. Тэгээ намайг ингээд болж өгвөл төвөгч явахт хараад байж байгаарэ гэсэн
гэж хэлсэн гэд. Тэгээд ээж нь тэр үе чөлөө авцсан байсан. Тэгээд та гадуур гарах ажилгүй мүү гэж надаас тэр залуу асуусан. Тэгэхээр би юу ч бодоагүйгээр үгүй надад ажил авах би өнөөдөр чөлөө авцсан хүүхдүүд хараа гэртээ байна гэд. Тэг бүр надаас 3 удаа та гаруул гараач би хүүхдүүд хараа байж ёо зүгээр гэж 3 удаа та ер нь гадуур гарах ажил байхгүй мүү би хүүхдүүд хараа байж яа. Яана. Гэж 3 удаа надад тэр өдөр хэлсэн. Би тэгээ яаж одоо юу гэдэг тухайн үед би юу ч бодоогүй. Гэхдээ тэр үед ингээд даатгаад орхио явсан бол юу ч болох байсан юм билээ. Би үл яагаад галдан шатаасан бэ гэхээр энэ хоёр ингээ хоорондоо нийлэх гэсэн чинь хүүхдүүд нь биднэр л садаа болоод ингээд нэг юм одоо юу гэдэг гай болоод байсан учраас шатаасан байх л гэж би бодож байна. Гэхдээ энэ бол миний л таамаг гэж гэрээ шатаалгасан тэр найз зүсгийнх нь ээж нь шүүхэд тэгж хэлсэн баг. Тий. Тэгээд энэнийг юунаасаа болсон юм бэ гэсэн чинь тэр найз одоо тэр зээгээд байгаа галдан шатаагч шин шүүгдэгчийн ээж нь тэр эмийн ээж рүү залгаад энэс өмнө за манай хоёр хүүхд хоорондоо уулзаад байгаа юм байна. Тэг ингээ манай хүүгээ уулзаад байгаа бүсгүй чинь танаа охин юм байна. Тэг хоёр хүүхэдтэй гэж штэ. Тэг зүгээр юм уу энэ хүүхдүүд чинь те. Та ингээд одоо тэгээд ийм залуутай хоёр хүүхэдтэй хүүхнээ уулзуулах охиноо уулзуулахаар зүгээр юм уу гэсэн чинь ээж нь бол мэдгүй одоо тэгээ уулзч хоёлоо ярилцъя гэхээр нь тэр охины өсгүй ээж болохоор би юу ярих вэ? Тий энэ хоёр ингээ насанд хоёр төрсөн хүн хоорондоо ингээд уулзаад учирч байвал би юу ярих вэ? Надад бол хааж боогодох юм алга гэсэн. Тий. Тэгээ магадгүй ингээд тэрнээс болоод хоёр хүүхэдтэй гэж бодсноос нь босноо. Ерөн зүгээр л бид нарыг тэгж гаднаас нь цаашлаа шатаана гэдэг бол ерөн л им найз зүгтээ сууж тусдаа сайхан амьдрмаар гэдэг бид нар л гай болоод ирсэн юм байна гэж би дүгнсээ гэд шатаагч шүүгдэгч буюу тэр залуу бол яагаад шатааснаа бол ерөөсөө хэлээгүй. Тэг мэдэхгүй би яагаад шатааснаа мэдэхгүй. Шатаацнаа бол санаж байна. Яагаад шатааснаа мэдэхгүй гэж. За тэгсэн тэр охин болохоор тэгсэн. Би хичээл хийж байгаад ээж намайг унтаач гэхээр би унтсан. Тэгээд унтах гад хөвтөж ягаад уцаа авахад ингээ оролдоод хөвтөжсэн чинь баг зэрэг зүүрмглээд тэгээ уцаа авах хөвтөжсэн чинь хиншүү өнөртөд исэн. Тэгээ гараад босоод ингээ хиншүү өнөртөд харна. Хаалгаа ингээд гарч шалгах гад хаалгаа түлхсэн чинь хаалгаа онгохгүй болох нь би ээжийг дуудаад ээж хиншүү өнөртөд байна гэж хэлсэн. Хэрвээ тэр охин уцаа авахаагүй эрт удаад өгсөн бол хичээл ээж суугаагүй тэгээ уцаа авахч хөвтэйг байсан бол тэгээд гаднаас цоочтой тэгээ бүгдээрээ шатах байсан баха гэж. Тий. Ийм хэрэг болсон байлээ. Тэгээд шүүхээс тэр нөгөө нэг юм зээгээд байгаа энэ шүүгдэгч шатаадаг залуугийн өмгөөлөгч бол хэрэг хариуцах чадваргүй. Наад хүн чинь нөгөө яг санахгүй байна. Нэгдүгээр сохтуу байсан баг. Хоёрдугаарт яагаад шатааснаа санахгүй байна. Хэрэлдэж уралцаагүй, янз бүрийн болоогүй. Тэгсэн хэрнээ зүгээр ингэ шатаач гэхэр ин чинь сэтгцийн хувьд те хэрэг хүлээх чадваргүй юм биш үү? Шинжилгээ хийлгээд тэгээд хэрэг хүлээх чадваргүй гэдэг байдлаар одоо юу гэдэм дэ шүүхэд мэдгүй шүүхэд ямар ч байсан өмгөөлөгч нь тэр гал тавьсан залуугийн өмгөөлөгч нь тэгж хэлсэн. Гэхдээ шүүх тэрийг нь хэрэгсээгүй. Хэрэг хариуцах бүрэн чадвартай шинжээчдийн дүгнэлтээр бол тий өөрөө ингээд яаж хаагур яваад айлх шагаар нь даваад яаж галдан шатаас нь өөрөө айгу тод санаж байгаа учраас тэгээд дээрсэн санаатай гэд. Тэгээд яг уу ямар ч юу байгаагүй. За үүний үнэлгээний байгууллага бол гэрийг нь 12 сая орчим 13 сая орчим төгрөгөөр үнэлсэн байна лээ. За тэгээд нийт хохирол гээд 47 сая орчим төгрөгийг бүрэн барагдуулсан. Одоо шүүгдэгч зээ гэж залуу бүрэн барагдуулсан. Тэгээд шүүхээс олон хүний одоо 4 хүний олон хүний амь насанд одоо халтхыг завдсан буюу алхахыг завдсан гэдэг зүйлчлэлээр бусдын одоо эд хөрөнгийг сүйтгэсэн гэдэг хоёр зүйлийн ангаар шүүхээс 2 жил нээлттэй ороход 20 хэл. Мэдгүй харин шүүхтэй тэгсэн байлээ. Шүүгцэг юм дээр шүүгийн дотор нь 2 жил нээлттэй ойрох ангид одоо юу яана? Ял идлүүлнэ. За 6 сарын одоо юуны 20 хилээ 20 50, хилээ 20 50. Тэгээд 2 жил нээлттэй ойрох ангид ял идлүүлэхээр ийм шүүхийн шийдвэр гарсан. Нөгөө хохирлоо бол бүрэн барагдуулсан. Шүүх хурлын явцад 47 сая гаруй төгрөгийг тийм баг. Тэгээ өөрөө бол би ингээд гимшиж байна. Тийм ээ би ингээд би ийм хэрэг хийцээ. Тэг бүр ингэж шатаасан гэж хэрэгээ хүлээсэн. Тэгээ өөрөө бол ямар нэгэн одоо маргаан бол байгаагүй. Тэг хэрэгээ хүлээсэн. Тэгээд яаж хэрэг үйлцснэ ч тайлбарлсан. Тэгээ өөрөө тэрэн дээрээ гимшсэн гэдэг мэдгээс нь болсон байж магадгүй. Тэгээ яг нөгөө хүний амнаас хохироогүй, ямар ч хүн түлэгдээгүй, гимтж бэртээгүй зүгээр яг эд хөрөнгийн хохирол үүссэн. Дээрээс нь тэр санаатаагаар ингэж галтан шатаасан гэдэг зүйл юм бэл. Алхахыг завдсан гэдэг нь гаднаас нь цоожилцсан байсан гэдэг юм бэл. Тэгээ ийм хэрэг болсон байт юм байна. Аюултай юм аа. Тэгээ найз зүсгэн өөртөө хамт байгаад идэг.
Тэгсэн ирнэ унтуулчаад тэгээд очиод гэрийг нь шатаацсан ээжийг хүүхдүүдийг нь хэтрүүлэх юм амар хор хөнөөлтэй байгаа шүү дээ. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаа танилцуулъя. Radiator Service хамтран ажиллаж байгаа. За ер нь бол таны машинд радиатортай холбоотой ямар нэг асуудал үүссэн бол дарих руу дөнгөж эргээд дарих руугаа сансрын коллок руу өгсөөр дарих руугаа эргээд 300 м явбал Radiator Service гэдэг ийм том хар самбар дээр ингээ шараар бичсэн том хаягтай замынхан баруун талд ийм газар байгаа. За тэгээд ерөөсөл манай дээр бол бүх төрлийн радиатор байгаа. Бүр байхгүй бол бид нар хийгээд өгнө гэж байгаа. Тэр аягүй гоё тий. Хийгээд өгнө. Яг ингээл үйлдвэрийн дагуу дуурайлгаад таних эвдэрсэн байвал тий харж агаад яг ингээд хийгээд өгнө. Дээрэс нь хүмүүс ингээ нэг радиатор юуны онцлуулалгүйгээр шууд аваачаад бүтэн солих гээд идэг. Гэтэл радиатор чинь бүтнээрээ солиул баг одоо 2-3 сая төгрөгөө. Гэтэл зөвхөн ихэнхдээ радиаторыг банкнд цорцсон байдаг гинэ. Тэр банкыг нь солиулахад одоо 3 саяар радиатор том одоо джип машины радиатор 3 саяар бүтнээр нь шинээр нь захиалж авах байсан болол яг Radiator Service-ийн засвархан үзэж байгаад таны банкыг ч солиход хангалттай. Тий. Гэд банкыг нь бол 500 мянгаар хийгээд өгч байгаа. Хамаагүй юмтхан тий. Тийм болохоор яг тийм мэрэгжлийн засварчид дээр очиж радиатораа юугаараа сэтгэн гэж хэлдэг юм бил ингээд нөгөө бөглөрчдөг. Тэгээ ингээд нөгөө сэтгүүлж бөглөөг нь гаргаарай. Тэгэх юм бол машин чинь ч гэсэн нөгөө өвлийн цагт сайн дулаанаа үлээдэг гэж. Манай харин дулаан үлээх нь айгүй муу гадаг тэгвэл тэрнтэй л холбоотой юм шиг байна. Юу Radiator Service 23 жилийн туршлагатай. Тэгээд 3 үеэрээ дамжиж хийж байгаа. Энэ бол үнэхээр гоё байгаа. Өвөө хийжсэн, аав хийжсэн, одоо ачхүү гэдэг ингээ бөөндөө хийж байгаа. Тийм учраас магадгүй маш олон төрлийн ийм радиатор худалдаалдаг. Өөрөөсөө бас радиатор худалдаалт юм билээ шүү дээ. Тийм тэгээд пэйжийн гүйлгээ явж исэн чинь би эднийхаараа 10 жил үйлчлүүлж байна гэд тэгжсэн. Тэгэхээр яалтчгүй нөгөө нэг ийм хүн чинь ийм тухтай таатай сайн газраар л 10 жил үйлчлүүлж шүү дээ. Ялангуяа машины сервисийн тухайд бол за ийм газар нь 2 салбартай. Тий тэр нөгөө нэг ихэнхдээ тэр нөгөө нэг жижиг суудлын машины радиаторууд бол гол дуу тэр дарих салбар дээр төвлөрдөг юм байна. Тэр 22-ын товчооны салбар бол юуны том тэрэгний радиатор гинэ. Тийм учраас нөгөө бүх төрлийн радиатор гэдэг байгаа шүү дээ тий. Тий. 22-ын салбар нь бол илүү том тэрэгнүүд. Тэнд ч угаасаа том тэрэгнүүд том хүнд машин механизмын радиаторууд нь тэнцэнэ төвлөрдөг гэсэн. За баярлалаа. Radiator Service хамтран ажиллаа. За миний хэрэг ихчийнхээ зогцын шатаахж чагаад тэгээ бүр байраар нь галтцсан ийм харамсалтай хэрэг болсон. За ямар хүмүүс үйлдсэн гэхээр шүүдгч нарын биеийн байцаалтын тухайд ингэж байгаа Буйна гэдэг тухайн үед хэрэг үлдэж байхдаа 19 настай байсан. Залуу. За Улаанбаатар хотод төрсэн Монгол улсын иргэн Амбул 2 тэгээд бага боловсралтай мэрэгжилгүй. За ийм хэрэг хариуцах бүрэн чадвартай Буйна гэдэг залуу байгаа. За хоёрдугаарх нь болохоор Инхүүш гэдэг залуу хэрэг үлдэж байхдаа 20 настай байсан. За бас Улаанбаатар хотод төрсэн бүрэн бос дунд боловсралтай тэгээ мэрэгжил байхгүй бас ам бол хоёулаа өмнө шагнал ерөөсөө авж байгаагүй шийтгүүлж байгаагүй хэрэг хариуцах бүрэн чадвартай ийм хоёр залуу одоо хүүхэд ч гэх юм уу залуу ч гэх юм уу тэгээ 20 нас хэрж одоо залуу л гэж ярих байна. Тий залуу нас нүрц хүмүүс шүү дээ. Тий. Гэтэл яг ингээл 10 сартай гэхээр ингээл амар үр имтрээд байгаа юм чинь чаавас. За энэ хоёр ямар хэрэг толбогдсон бэ гэхээр Буйна Инхүүш хоёр хоорондоо тохиролцож байгаад өөрсдөндөө эдийн засгийн ашигтай байдал бий болохоор гэдгийг юм л байна л да. Ингэж тохиролцож байгаад урьдчилж үгсээд тэгээ бүлэглээд Баянзүрх дүүргийн нэгэн хотхны 5800 тоотод амьдардаг Жаргалмаг боомлж алсан баг. За тэгээ мөн Буйна Инхүүш нар нь Жаргалмаг боомлж алсан гимтэргээ нуун далдлах зорилгоор за өөрөөр хэлэх юм бол алдсан тэгээ зохицыг нь шатаах гэж оролцсон байгаа байхгүй гэрт нь. Тэгээ тгий шатаахтаа яаж шатаасан гэхэлэр зохицыг нь орон дээр нь тавьж агаад юмд боож агаад бензин асгаад тэгээ гэрээр дүр бензин асгаад тэрийгэ дэлбэлсэн байгаа. За ингэж дэлбэлэхдээ эргэн тойрных нь бүх юугаар нь орцоор нь айлуудыг дэлбэлээд за тэгээд маш олон хүмүүст эрүүл мэнд эд хөрөнгөд хохирол учруулсан. За энэ одоо жишээлбэл дурдах юм бол ингэж байгаа чимгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан. Сууц өмчлөгчдийн холбоонд 11 сая 299 мянган төгрөгийн, за Бүрвэд 948, Батад сая 979 мянган гэх мэтчлэн ийм олон хүмүүст за ер нь бол нийтбэр дүнгээрээ 24 сая 627 мянга 825 төгрөгийн хохирлыг учруулсан байна. Одоо хацын галснаас наадах чинь нэг хэсэг сонноор сайтуудаар шуугаад байсан мэдээ юу тий ихчийнхээ зохицыг шатаацсан төрсөн дүүн юм уу төрсөн дүүн тий төрсөн дүүн ихчийнхээ зохицыг за тэгээ шүүхийн хилцүүлэгт хохирогч Б ийм мэдүүлэг өгсөн байгаа юм л да. Тухайн өдрийн 23 цагийн үед би ингээ буудан дээрээ зурагт үзээд эхнэр ариун цэвэр өрөөнд шүдэ угааж исэн.
гинт дэлбэрэлт болоод удалгүй дахиад 2 удаа дэлбэрсэн гэж байгаа. Нийтдээ 3 удаа дэлбэрэлт болсон байгаа хгүй энэ байранд. Эхнэртэй байрнаас гараараа гэж хэлээд охиноо унтсан чихтэн тэрээд орцоор гүйжсэн чинь дэлбэрэлтээс болж 8 давхурт их саадсан. Тэр үед 8 давхурт амьдардаг ахтай таарсан. Би тэр чихтэй гүйхээр орцоноос гарсан гэтэл эхнэр маань байхгүй болчихсон. Тэгээ эмэгтэй хүн болсон. Гэрээсээ ямар нэг ийзүүл авах гээд үлдсэн баг л та. Тэр үед манай байранд утаа орж ирсэн учраас эхнэр хажуу айл руу орсон байсан. Би эхнэрээ хайхаар байрлал өргөж орох гэж хүмүүс намайг өрөөс оруулахгүйсэн. Тэгээд онцгой хөдлийн бүрэлдэхүүн уг нь бол зам дээр айгүй хурдан ирсэн. Гэхдээ туслах зам руу орох гэж айгүй хугацаа алдсан. Тэгээд онцгой хөдлийн ажилчид тухайн байрны 9-10 дугаар давхрын айлын хүмүүсийг аварсан. Гал унтарсны дараа гэрт орсон чинь манай бүх юм шатцсан байсан. Яг хажуудлынх нь айл байгаа байхгүй. Тэг ерөөсөө энэ айлын тухайд бол энэ байрыг 8% зээлээр 2015 онд худалдаж авчираад байж исэн юм байна. Тэгэд гэрээс нь ерөөсөө авчаар идзүүл ерөөсөө үлдээгүй эхнэр нь ингээ өмссөн хувцастайгаа л энэ хоёр ингээ үлдсэн байгаа байхгүй. Тэгээд тухайн байранд эхнэр дахиж амьдрахгүй гэсэн учраас засвар хийгээд зарсан. Тэгээд даатгалаас 9 сая төгрөг хэмжигсэн чинь хасагцаар агаад битээрт 5 сая төгрөг олгогдсон. Тийм манай гэрийнхэн 24 сая төгрөг хохирсон. Тэгээд тухайн үед асуудлыг сайн мэдэхгүй учраас би баримтаа сайн зөвлүүлж чадаагүй. Талигачид гүн юм илэрхийлье гэдэг ийм юу гэсэн мэлээ мэдүүлэг өгсөн мэлээ. За тэгсэн чинь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч дээгийн өгсөн гэж байгаа. За энэ дээр болохоор энэ дээ яг яаж хохирсон гэхээр бас л тухайн орцонд байсан ийм айл байгаа. Тэгээд манай гэрийн 2 өрөөний ханд суурч ханын цаас урагдсан гэх мэтчлэн. За ингээд энэ хэрэг бол угаасаа ингээд амар олон хохирогчтой байгаа. Одоо энэ чинь зөвхөн 8 давхрын айлуудаас гадна нөгөө орцных нь 8 давхрын айлууд байна. За тэгээд дээшиг 9 давхар тэгээд доошогоо 7 давхар гэдэг амар тэгж ингэж гал тавиад нөгөөдх нь дэлбэрэхтэй юу яага өөртөө хохироогүй юу энэ хоёр хэрэгтэй. Шидчихэл хаалган хачаал зүхтаацсан чинь дэлбэрэхтэй ингээд нөгөө хол үсрээд хол үсэрч очингуудаа энэ айл болохоор яг нөгөө лифтний урдаас харсан айл юм байна л да. Үсрэнгүүтээ лифтээ мөргөөд энэ хоёр ингээд юу асан байгаа байхгүй. Газар унсан байгаа байхгүй. Тэгээ лифтээ мөргөөд унснаас нь болоод 8 давхрын лифт нь тэр жигтэй гацаад тэгээ хүмүүс доошоо ингээд буух гэсэн чинь 8 давхурт нөгөө хүмүүс гаццсан байсан гэж яриад байгаа нь лифтний сулсан юм шиг байл. Өөрсдийнх нь мэдүүлгэн дээр бол юугаа тэр нөгөө нэг бензин асгачаад цаас шатаагаад тэрийгэ шидчихэл тэгэл лифт рүү гүйсэн юм шиг байгаа. Нэг нь лифтний хаалга барьж байгаараа гэл тэгсэн чи юу пункт гэж дэлбэрээл тэгээ хоёлаа лифтнийхаа тэр хаалганд цохогдоод юу асан юм бэл. Тийм бас юм бэлээ. За тэгсэн чинь энэ мөрдөн шалгах ажиллагаанд гэрч гээгийн өгсөн мэдүүлэг ингэж байгаа. 2017 оны 5 дугаар сарын 25-ны орой 23 цаг 40 минутын үед за энэ нөгөө он сарыг нь өөрчилсөн байгаа шүү. Тэгээд 20 орчим насны 2 эрэгтэй хүүхэд 5 литрийн 2 шиг усны савтай явнаар ирээд бензин авмаар байна. Машины бензин дуусаад ойрхон унтарчлаа. Гэхээр нь би зориултын бас савнд бензин өгөхгүй. За энэ хүн нөгөө нэг юу бензин коллект ажилладаг төгөлж болж таарч. Түрээд машина түрээд ирж болтгүй мүү гэдгсэн юм байна л та. Тэгсэн чи түрж болохгүй нахаа ойрхон штегээ шалаад ахаар нь адилхан жолооч хүн юм гайгүй илгүүдээ гэж бодоод машинтаа ороод ирээ камернаас нууж өгөхгүй болохгүй гэж хэлээд тэгээ нөгөө хоёр залуу цаашаа яваад 2-3 минутын дараа маркийг нь үл мэдэх цагаан өнгийн машинтаа ирээд усны саваа арын зорчигчийн суудлын хүлд байршуулсан байхад нь би арын хаалгаар шаланг оруулж агаад тэр хоёр усны савыг нь А92 бензинээр дүүргэж өгч явуулсан. За тэгэхээр хэрэг үлдэхдээ нийтдээ 10 литр бензин ашигласан байна. За одоо нөгөө нэг хэрэг үлдсэн буйнагийн болон энхүү шин мэдүүлэг. За буйнагийн мэдүүлэг энэ хоёрын мэдүүлэг жоохон зөрж байгаа. За буйнагийн мэдүүлэг болохоор ингэсэн. Тэгээд хохирогчийн нэрийг бас өөрчилсөн байгаа. Жаргалмагчийг хизээ яг алах уу, яаж алах талаараа битээр ярилцсан. За. Энхүүш надад чи их чиг би үлдсэнийг нь хийн гэж хэлсэн. Тэгээд 12,000 төгрөг байснараа 0.5-ийн архи аваад бит хоёр ихчийн байрны 12 давхар руу лифтээр гараад архи авуулсан гэж. Өөрөөр хэлэх юм бол хэрэг үлдэхдээ согтуу байсан баг нэ. Тэгээд 16 цагийн үед доошоо бууж ирээд ихчинд орсон чи ихч ганцаараа гэртээ ижсэн. Тэгээд бид гурав тэднийд байж агаад 23 цагийн үед инхүүш гарч тамхи татыг хэрэн заа гэд бит хоёр орцонд гарсан. Гарч тамхи татчаа буцаж орж ирээд ижсэн чи инхүүш ихчийг ноутбукээ өгч өгчээ гэд тэгэхээр ноутбукыг авах гээд ихчийнх нь өрөөнд орсон юм байна. За тэгээд би араас нь орсон чинь энхүү шигчийг орон дээр дараад боож ахаар нь би шууд хажууд нь очиод хамт боолсон гэж. Ихчийг алхахтаа энэ хоёр ер нь бол хамгийн анх боох үйлдэл хийсэн бэл.
Тэгээд инхүүш наа чи ухаан алдчихлаа штэ. Чи очиод уут аваад ир гэсэн. Тэгээд за энэ хоёр ухаан алдуусныхан дараагаар нь нүрээр нь битүү уут ороосон байгаа. За уут ороочоод ер нь дахиад хаширлаад дээрээс нь нэмээд уут ороочонгуудаа тэрийг хүзүүгээр нь давхарлаж ингэж уяагаар бас ингэж уйсан баг. За ингээд тэгээ бид хоёр мөнгө хайсан чинь 260 мянган төгрөг. 260 мянган төгрөг гарч ирсэн. Мөн алтан гинж 3 ширхэг, кулон 2 ширхэг, бүүж 3 ширхэг, эмэг 1 ширхэг, монетон бүүж 1 ширхэг гарч ирснийг нь авсан. Мөн талигаачийн гар утас хадгаламжийн дэвтэр гадаад паспортыг нь авсан гэж байгаа юм. Тэгээ бид хоёр хаалгыг нь төгжээд шатаар бууж гадагшаа гарсан чи инхүүш өнөөдөр хүнд мөнгөтэй болсон гэдээ хэлж болохгүй. Тийм болохоор өнөөдөр хоёулаа яг хаана очиж хонох уу гэхээр нь би найзынхаа ах Бэгэнд очиж хонё гэж ярилцаад тэнд очиж хонохоор болсон гэж. За маргааш өглөөний инхүүш гарыг гэхээр нь тэднийхээс явсан. Инхүүш одоо хоёулаа цогцыг нь гаргаж хаях хэрэгтэй байна гэхээр нь би юунд хийж гаргаж хаях юм бэ гэсэн чи инхүүш чемодан хийж гаргаж хаянаа гэсэн. Тэгээ бид хоёр Нарантуул зах руу очиод том чемодан хайсан чи юусоо олдоогүй. Харин хар өнгийн том тор худалдаж аваад жаргалмаагчийн гэрлөө очиод торон хийх гэсэн чи хүл гарна хөсцөн байсан учраас багтахгүй харна гэж. Багтахгүй харна хүнжлэнд боогоод оролдож агаад торонд багтаасан. Тэгээд өргөөд гарах гэсэн чи өргөж дийлэхгүй болохоор нь энийг нь энд нь орхичихуу гэж хэлэхэд инхүүш өнөөдөр авч гарах хэрэгтэй гэж хэлсэн. Тэгээ бид хоёр зогцыг орхичоод сансруулж алтан эдлийг нь өөр ламбарданд барьцаан тавьсан баг. Надад инхүүш 412 мянган төгрөг өгөөд тэнцүү хуваасан шүү гэж хэлсэн. За тэгээд мөнгөөрөө Нарантуул зах ороод энэ хоёр баахан хувцас муцас авчаад тэгээд цаашаа налах руу явсан баг. За инхүүш хаашаа явсныг нь би сайн мэдэхгүй байна өө. Би налахад очиод найз охинтойгоо уулзаад байжсэн чи инхүүш хурдан эргэж дуутахаар нь би 23 цаг үед чулуу овоон дээр инхүүштэй уулзсан. Тэгшин чи инхүүш одоо очиод шатаачи гэж хэлэхээр нь би тгийгээд тэгээ 5 литрийн 2 ширхэг цэвэр ус авангуудаа усыг нь асгаад хойд талд байх Петровсын шатхан түгээх станцаас машины бензин дуусчлаа гэж хэлээд 2 савнда бензин хийлгэж аваад за тэрийгэ бариад нөгөө нэг хотхон дээр жаргалмаагчийн байран дээр ирсэн гэж байгаа. За яг энэ хэрэг гарах үед цаг 23 цаг өнгөрч исэн гинэ. Тэгээд нөхөн гарцаар гарч байранд нь очисон. За авч очисон бензиний эргэн тойрон руу асгаад үүдэнд нь очисон чинь инхүүш намайг лифтээ 8 давхурт аваад иргээд цаас улаан өнгийн асуугаар гартаа барьсан байсан гэж байгаа. Тэгэхээр яг хэргийг үйлцсэн буюу тэр галыг тавьсан нь инхүүш гэдэг хүн болж тарж байгаа. Тэгээд намайг хаалгаа шууд хаан шүү гэж хэлээд цаас асаагаа шитгэж шууд дэлбэрсэн гэж байгаа байрна. Би лифтэнд орсон чинь лифт гацсан байхаар нь бид хоёр шатаар буугаад байрнаас гараад нөхөн гарцаар цаашаа ингээ яваад такси бариад чулуу овоо руу явсан. За тэгээд тэр орой бол инхүүшин шар хаданд очиод ихчийнхаа гэрээс гуц аваад бид хоёр цаашаа ингээд нийлээд налах руу явсан гэдэг ийм мэдээл юу гэсэн бэл. Тэгээ налахт очиод тэндээ хончоод байжгаад маргааш нь цагдаад баригдсан юм бэл. За ерөөхдөө үйл явдал нэг юм болсон. Тэгээд энэ дээр юу н мэдүүлгэн зурж байгаа гэх юм бол ерөөхдөө хоёулаа нөгөө ингээд налахт очиод тэгээд налахын цагдаагаас эхлээд буйнаа руу залгасан байгаа. Та инхүүш гэдэг хүн эхлээд буйнагийн төрсөн дүүгээр нь залгуулад инхүүш ахтаа уулзсан уу гэд. Тэгээд би битээр ойр дуулцаагүй гэж хэлжээ байжсэн. Удаачгүй цагдаагаас залгаж байна. Та инхүүш гэдэг хүнтэй уулзсан уу? Ирээд ийм зураг хараад өгөөч ээ гэд дуудаад. За тэгэнгүүт нь ер нь бол би хэрэг биштэснийг мэдээд инхүүштэй хамт уулзаад тэгээ битээр яг хэрэгээ хүлээе гэж тохиролцоод цагдаа руу явсан. Гэж хэлээ. Өөрсдөө тэгээ хэрэгээ хүлээсэн юм. Тийм, тэгээ шууд ингээд нөгөө мэдүүлэг өгсөн мөлий. Тэгээ мэдүүлгэн дээр нэг айхтар зурж байгаа юм байхгүй зүгээр мөнгөн дүнгууд дээр л зурж илээ. Одоо жишээлбэл бэлнээр тухай үед битээр 300 мянгаыг авч гарсан гэх мэтчлэн. Тэгээд юуны энэ инхүүшийн мэдүүлгээр одоо жишээлбэл эндээс анхаарах юм юу вэ гэхээр ер нь бол хорхиж жаргалмаа буйнагийн төрсийг ч байсан юм билээ. Тэгээ инхүүшт буйнаа юу гэж ярьсан гэхээр үгүй буйнаад юу гэж ярьсан гэхээр буйнаа инхүүшт ингэсэн мөлий. Манай төрсөйгч айгүйх мөнгөтэй. Одоогоор бараг 500 гаруй сая төгрөг байгаа хаа ихчид. Амар баян тэгсэн хүртлэнгөөс бид нарыг ерөөсө харж үздэггүй. Тэгээ хоёулаа ер нь бол нийлж байгаа тэгчийг алчи. Тэгээд ингээд юу яа. Мөнгөний гэргээс мөнгөний авъя гэж хэлсэн гэж ингэж мэдүүлэг өгсөн байгаа байхгүй. Тэгээд хамт гэрлүүн очие гэж дагуулж яваа. Тэгээ эхэндээ бол би ерөөсө буйнагийн үгэнд итгээгүй. Гэхдээ яг гэрт нь очсон чинь нэрнгээс амар баян амьдэрдэг гэж байсан. Тэгээ бит хоёр арх уугаад арх уусныхаа дараа тохиролцоод гэж байгаа. Тэгээд гэртнээс алт мөнгөн монет идэлүүдээс гадна 2 гар утас байсан байгаа. iPhone 7 Plus, Samsung Note 3 гэсэн.
За тэгээ эднэрийг авсан. За тэгээ тэрнээс гадна энэ хоёр нөгөө хэрэг хийснийхаа дараа мөнгөтэй олчингуудаа нөгөө нэг ярилцж байгаа нэг ахынд нь очиж хонно гэсэн штэ. Тэндээ очиод бас ингээд шөнийн 3 4 болтол нэлээ их ууцгаасан байгаа юм. Тэгээд ууцаачаад маргааш нь буцаж нөгөө нэг хоригчийн гэрт очиод за тэгээ энэ хооронд нь ер нь бол ганц нэг хүмүүстэй тааралдахад манай хоёр одоо ханаас ийм амар мөнгөтэй олчод байгаа ингээл мэдээж л нэг 10 сорт хүмүүс ингээ мөнгөтэй яваад гарч амар гайхах штэ. Тэд очиж хонсон айлн замун дараа нь очиж нөгөө хуцаа авсан их чих гих мэдчлийн айлууд нь ингээ тааралдангуудаа хоёр хаанаас мөнгөтэй олсон ингээ асуусан юм байна л. Тэгсэн чинь манай хоёр худлаараад ер нь бол ажил хийж байгаа. Бид тээр барилга дээр харуулын ажил хийж байгаа. Тэгээд шөнө ингэж нөгөө нэг барилгаасаа юм гаргаж зараад бид тээр мөнгөтэй олсон. Гэж худлаараад хүмүүсийг юу яагаад яваад исэн байгаа юм. За тэгээд ер нь яг ингээд хэрэг хийснээс баг 24 цагийн дотор л баригдсан юм уу? 2 өдрийн дараа л баригдсан юм уу? 2 өдрийн дараа баригдсан. Эхлээд юу өмнөх өдөр нь болохоор яг 23 цагийн үед юугаа яатсан. Нөгөө хүнийг алчсан. Тэгээд маргааш нь очиж энэ хоёр юу яхаар болсон баг. Шатаасан баг. Тэгээд дэлбэлчээд тэрнээсээ харин удаагүй маргааш нь баригдсан гэсэн. Тийм чинь төрсөн хичээгээ алаа шатаасан. Үгүй ээ алдсан гинэ шатаасан нь л ч мэдэхгүй. Тэгээд юу энэ нөгөө нэг айгүй олон хохирогчтой хэрэг. За шүүхээс яаж шийдсэн бэ гэхээр ингэсэн. 3 зүйл ингээд ялсан мэлээ. Хүнийг өөртөө эдийн засгийн байдал бий ашигтай эдийн засгийн байдал бий болгох зорилгоор бүлэглэж алах гэдэг ийм гэмт хэрэгт буруутгаад бүх насаар нь хорих ялгаа. Энэ хоёр доноосон. За мөн олон хүний амь, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар өөр гэмт хэргийг нуун далтлах зорилгоор хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол бүлэглэж учруулсан буюу бусад айлуудынхаа хүмүүст хохирол учруулсан гэдэг ийм гэмт хэрэгт буруутгаад 20 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ялаар за мөн бусдын эд хөрөнгийг хууль бусаар олон хүний амь, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар устгах гэмтэх гэдэг ийм зүйлээр 8 жилийн хорих ялаар тус шийдгээд тэгээд бүгднийг ингэж нийлүүлж хагаад хаалттай хорих байгууллагад тус идлүүлэхээр болсон гэж. Хоёулаа бүх насаараа. Тэгээ өөртөө хэрэгээ хүлээсэн, тэгээ хэрэгээ хүлээхдээ гимссэн байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ нөгөө энэ чинь амар олон хүн хохиролтой. Тэгээ дээрэс нь зүгээр ч нэг ингэдэг хүн амны хэрэг биштэй бүлэглээ, дүгсээ. За тэгээ дээрэс нь бүр төлөвлөө дөө. Тэгээд ийм учраас бүх насаар нь хорих ял оноос юм бэл. За ингээд 417 нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлж байна. За шүүгцгийн мэнэс энэ хэрэгүүдийг бид хоёр авж байгаа. За тэгээд ер нь бол яг зарим хэргийн он сар за болсон газар хэрэгт холбоотой хүмүүсийн нэрийг өөрчилж байгаа. Огноог нь болсон он сарыг нь өөрчилж байгаа, болсон газрыг нь өөрчилж байгаа. Зарим хэргийг нь бол яг шүүхийн протоколын дагуу нэрийн ихний үсгээр нь ингээд явж байгаа. Тийм саяны буйна их хүүш жаргалмаа гэдэг нэрүүд бүгдээ оноос нь нэрнүүд. За тэгээд яг болсон хотхоныг нь дурдсангүү тэр тоот бол бас худлаа тоот тийм ээ. Ингээд өөрчлөөд явсан байгаа. За манай нэвтрүүлэгтээ Авторадиатор сервис хамтран ажилласан. За мөн Ант мол хамтран ажиллалаа. Баярлалаа. За баярлалаа. Дараагийн дугаараараа эргээд уулзъя.